Зуучин системээс эрс нөхөх тохиргоог хэрхэн хийх зааруулгыг өгүүлж байна. Арга зүйчнэр маань системдээ нэвтэрч орсны дараагаар энэхүү талбар маань харагдаж байгаа. Энэ талбар дээрээс арга зүйчнэр маань хяналт тохиргоо зэсний эрс нөхөх тохиргоо зэсэн дээр дарж ороод талбар дээрээс арга зүйчнэр маань энэ улаан дээр бичигдсэн анхааруулгыг ерөнхийдөө бол сайдруулж үнсний дараагаар эрс нөхөх бүлгийнхээ тохиргоог хийгээд яваарай та бүхэн маань. Бүлгийн тохиргоог хийхдээ арга зүйчнэр маань шинээр бүртгэх гэсэн зэсэн дээр дарж ороод ямар бүлэг дээр хэдэн сарын хэдний өдрийн эрс бүртгэгдээг байгаа юм те. Тэр бүлгээ ерөнхийдөө бол сонгоод бага бүлэг дээр 4 сарын 17-ны эрс бүртгэгдээг байсан учраас 4 сарын 17-ноос сонгоод хадгалаад өгнө. Хадгалах төвчийг дарахад энэхүү бол мэдээлэл маань гарч ирж байгаа. Мэдээлэлээ уншаад тийм гэсэн төвчөө дараад өгнө. 4 сарын 17-ны өдөр дээр бага бүлэг дээр эрс бүртгээгээс учраас эрс нөхөх бүлгийн тохиргоог нь ерөнхийдөө бол хийгээд өгсөн. Бүлгийн нэр харагдаж байна. Эрс нөхөх бүлгийн огноо тохируулсан арга зүйч ерөнхийдөө бол огноо нь харагдаж байна. Төлөв нь бас эрс нөхөөгөөр услах тэмдэглээд харагдаж байна. Энэ услах тэмдэглэгээр ямар учиртай вэ гэхээр арга зүйч нар маань бүлгээ буруу ерөнхийдөө бол үүсгэсэн тохиолдолд энийгээ устгаад өгнө. 4 сарын 7-ныг буруу үүсгэсэн учраас 4 сарын 7-ны устгаад өгье. 4 сарын 17 дээр сая бага бүлэг дээр эрс нөхөх тохиргоог хийцэн байгаа учраас багшийн зүгээс 4 сарын 17-ны эрсийг бүртгээд харуулъя. Багш нар маань системд болохоор өөрсдийн нэвтрэх нууц үгээ хийгээд нэвтэрч ороод эрсийн мэдээлэл эрс бүртгэл гэсэн зэсний хэдэн сарын хэдний өдөр дээр ерөнхийдөө бол тохиргоо хийсэн бэ гэхээр 4 сарын 17-ны тэр тохиргоо хийсэн учраас багш нар маань хэдэн сарын хэдний өдөр гэдгээс хамаарат он сар өдрөөс сонгосны дараагаар ерөнхийдөө бол он сар өдрүүд маань харагдаж байгаа тий. 4 сарын 17-ны өдөр багш маань эрсээ бүртгээгүй байсан учраас энэ илгээг өгүүлэлттэй ирсэн өвчтөд чөлөөтэй тасалсан бол тэг харагдаж байна. Эрсээ бүртгэхийн тулд багш нар маань тухайн өдрийнхөө он сар өдөр дээр дарж орно. 4 сарын 17-нд энэ анги дээр багш маань ерөнхийдөө бол эрсээ бүртгээд өгнө гэсэн үг. Хитэн хүүхдэн тасалсан өвчтөй байсан тий. Тэр тэмдэглэгээ хийгээд хадгалах хэлгийг товч дээрээ дараад өгнө. Үүний дараагаар яг юм системийн мэдээлэлгээд их нүүдэлт эрс хадагдлаа эсвэл хүлээн авсангүй гэсэн юм бол яг мэдээлэл бол гарч ирж байгаа. Эрс бүртгэл дээрээ дараад орохоор 4 сарын 17-ны өдрийн эрс маань их нүүдэл дээр бол бүртгэгдсэн харагдаж байна. Энэ илгээг өгөх төвш маань бол яг энэ улаанаараа илгээг гэдгээрээ бол харагдана. Яагаад ингэж харагдаж байгаа вэ гэхээр эсэс маань тухайн өдрийн эрсийг 19 цаг хүртэл ерөнхийдөө бол хүлээж авдаг учраас зөвхөн их нүүдэл дээрээ багш нар маань эрсээ ер нь бол төхөж бүртгэж байгаа гэдгийг сайтар анхаараарай. Арга зүйч дээр яг нөхөж бүртгэсэн эрс нь ерөнхийдөө бол яг эрсийн хяналт болон сая эрс нөхөх тохиргоо хийсэн бүлэг дээрээ хэрхэн харагдаж байгаа вэ гэхээр буцаад эрс нөхөх тохиргоороо дараад орохоор 4 сарын 17-ны өдрийг сая тохируулсан байсан тий. 4 сарын 17-ны өдрийн эрсийг багш маань эрсээ нөхцөн байгаа учраас энэ эрс нөхсөн төлөвтэй услах тэмдэглээ бол ерөөсө харагдахгүй байна. Тэгэхээр багш нар маань эрсээ нөхцөн тохиолдолд дахин засварлах боломжгүй учраас эрсээ ерөнхийдөө бол сайдар хянаад тэгээд тухайн яг нөхөж бүртгэж байгаа өдрийнхөө эрсийг сайдар хянаад бүртгээд яваарай. Мөн хяналт тохиргоо зэснээсээ эрсийн хяналт руугаа ороод арга зүйч маань 4 сарын 17-нд саяны багш маань эрсээ бүр огт бүртгээгүй байсан төлөвтэй байсан тий. 4 сарын 17-наас сонгоод харах гэдгийг дарахаар баасан сүрэн багш маань эсэс рүү бол илгээгүй үнэн. Бүртгээгүй төлөвтэй тоо байсан тоонууд маань бүгд тоотой болоод ороод ирсэн байна тий. Энэ тоонууд маань болохоор их нүүдэлд яг бүртгэгдсэн байна гэсэн үг. Тэгэхээр их нүүдэл дээр бол хоолны нэхэмжлэл үүсгэхэд бол ямар ч асуудалгүй бол нэхэмжлэх нь яг үүснэ гэсэн үг. Хоолны нэхэмжлэх хамгийн гол нь үүссний дараагаар тухайн өдрүүдийн эрсийг нөхөх ямар ч боломжгүй гэдгийг багш нар маань ер нь бол арга зүйч нар маань сайтар ерөнхийдөө бол хараад хянаад эрс нөхөх тохиргоогоо хийгээд өгөөд яваарэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.